Хай. Өнөөдөр амралтын өдөр болохоор бид нэр үүд болтол унтаж өхрийн дунаар сэрж байна. Айгу халтар цанхтай. Хөхөд бас яг Бээжинг бодвол илүү нарлаг, нарны хурц тусгалтай юм байна. Хүн ам илүү сэрэг, нэгтшил багтай болохоор тэрүү, өндөр барилгууд арай цөөхөн болохоор ч тэрүү нар их сайхан их юм. Ээж ихч хоёрын нэг сургалт нь дууссан болохоор маргааш Монгол руугаа бицэн. Хөхөтөө шууд автобусанд суугаад замууд дээр очино гэсэн. Тэгэхээр амраад яг ирээн дээр очиод ингээд хил гараад бууж суугаад байхгүй. Нэг автобусаараа л нэмсэн. Шууд замууд дээр очичтэн гэсэн. Тэгээ тэндээсээ вагон суугаад хотод очино. Бит гурав өнөөдөр хортны галт хэрэгэндээ суугаад Бээжин явна да. Хөхөтөд ер нь ингээд сэрүү орсон болохоор бас яг гадуур үзэж яваад байх юм бас харьцангуй бага. За багч ихтэй угаасаа л Хөхөт ч одоо хэдтийн 56 үндэстний нэг болох Монгол үндэстний суурин том хот. Тэгэд мөн аялал жуулчлалын томоохон бүс хэсэг. Тэгэд голцоо байгалийн үзэсгэлэнт газартаа суурилж аялал жуулчлаланд хөгжсөн болохоор яг ингээд цагаагаар жоохон хүйтэн болоод өвлөө үлрэлтээ бол ер нь үзээд ах юм харьцангуй ховролчтой юм шиг санагдлаа. Гэтэ бас Бээжин бас яг тийм өвөлдөнийх үзээд ах юм болч тийм. Бид гурав өнөөдөр шинжлэх ухаан технологийн музей дээр ирлээ. Амралтын өдрөөр ер нь хүмүүс хүүхдүүдэд дагуулад хүрээд ирд юм байна. Бээжинтэй харьцуулахад Хөхөтийн одоо улсын үзүр үйлчилгээ музей зэрэг нь урьдчилж цаг авч билет авах шаардлагагүйгээр шууд очиод орчдөг. Тэгээд үүдний тасалбар үнэгүй зэрэг давуу талын аюу ихтэй байт юм байна. Хятадууд шинжлэх ухаан технологиг яг хизээнээс эхлээд хүүхдүүдэд ингэж илүү өргөн хүрээнд ойлгуулж, сонирхуулж, гарт нь ингээ хүргэж ихснийг бас сайн мэдгүй байна. Гэхдээ ерөн сүүлийн нэг 5 жилийн дотор бол ингээл сансарлуу пуужингаа хөрөглөө саран дээрээс дээж авлаа гэл энэ болгонд хүүхдүүд маш их сонирхдог. Тэгээд түүнийг ийм том ололт амжилтуудыгаа хүүхдүүдэд ингээд давхар танилцуулаад идэг. Ерөн сүүлийн үед хүүхдүүд бол ихтэй хүүхдүүд бол анзаараад хахад бүгдээрээ л сансрын нисгэгч болно, сарлуу авирна гинэ. Саран дээр очино. Саран дээр амьдрын ер нь сансар хөгтөргөн талаар айгүй их өргөн мэдээлэлтэй, мэдлэгтэй, зорьсон тэмүүлэлтэй, сонирхолтой болчихсон. Тэгээд газар бүрт ингээл ийм шинжлэх ухаан технологийн музей олноор байгуулад хүүхдүүдэд ингээд танилцуулж харж байгаа. Энэ шинжлэх ухаан технологид үзүүлж зөвхөн ийм хийсвэр том хүний чаддаг асуудал ч юм уу эсвэл ийм хол зүйл ерөөсөө биш болсон. Өөрсдөө ойлгочих юм байна. Гараараа туршаад мэдэрчих юм байна. Юу болоод а процессыг харчих юм байна гэдэг ийм ухамсар хүүхдүүдэд ингээд гарынхаа өмнө хүрээд ирлээ шүү дээ. Тэгэхээр ч илүү сонирхоод одоо бидний өнцөгт тэр бол ийм чадварлаг хүмүүсийн асуудал бол одоогийн үеийн хүүхдүүд бол энэнтэй ингээд бүр гар бие оролцоод ойлгоод ингээд өсчгөр бас ялцчихгүй давуу тал үсгэл ах л та. Технологиг яг ингээд бодохоор одоо хүний амьдралын асуудлыг шийдвэрлэх, ажлыг хөнгөвчлөх ийм үүрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээс биш яг одоо суур үндсэн заавал байх ёстой шаардлага нь бас яг биш. Ер нь бол эхлээл нэг анхан шаардлагаа хангаж байж, суураа бэлдэж байж дараа нь технологийн ажиллаж эхлэх л ах л да. Одоо жишээ нь гэхэд хичнээн мундаг ийм хүргэлтийн систем байсан ч гэсэн зам нь төвчрэлтэй, замгүй бол тэгээд тэр чинь одоо явахгүй шүү дээ. За технологи ярьсных би харж агаад нөхрөөс нэг юм асууад ярил атгая за. Надаас баруун сүүлийн 2 жилийн турш нөхрөөс нэг асуулт асуугаад өгөөч гэдэг айгүй их асуудгийн. Нөхөр маань бас яг ингээд онлайн орчинд хувийн үзэл бодлоо хэд чөлөөтэй илэрхийлэхийг бас нийгмийн ач холбогдол бас багтай. Сөрөг үр дагаврын эрсдэлтэй бас жоохон замбраагүй гэж үздэг гэсэн. За аюу. За би чи хэдийн мэдээс. Чи зам мэдээ. За тэгвэл За. Намайг чамаас асуугаад өгөөгээд нэг асуултыг айгүй олон хүн асуудаг байхгүй юу? Тэр нь болохоор Хятадд сурах гэсэн юм ямар мэргэжил сонгол хамгийн ирээдүйтэй байдаг вэ? Одоо ер нь цаашид ажлын байран дээр ингээд хэрэглэгдэж байгаа хамгийн гол мэргэжлүүдийг хэлээд өгөөч өөрийн туршлага дээрээсээ гэдэг тийм асуулт. За. Мэргэжил ер нь бол ойрын 20 жилдээ одоо хамгийн ирээдүйтэй байх мэргэжлүүд бол ер нь бол IT-ийн мэргэжлүүд,
computer science тэгээд мэдээж AI роботын инженерүүд ч юм уу гэсэн ер нь хөгжлийг даасан мэрэгч технологийн мэрэгчлүүдийг бол нэг санал болгож байгаа. Тэгээд ягаад гэвэл математикийн мэрэгчлүүдийг ер нь бол технологи яхад яг бол технологи гэдэг чинь өөрөө юу юм? Одоо чинь инженер миний одоо мэрэгчлэлээр яриад үзсэн юм бол робот гэдэг маань өөрөө маш их датаг боловсруулах болно. Дата гэдэг нь өөрөө маш олон тохиолдлууд дээр л тооцоо хийх гэсэн үг. Тийм болохоор математик бол шаардлагатай. Тийм болохоор математиктэй холбоо одоо компьютер маань ч өөрөө тийм шүү дээ. Компьютер гэдэг чинь өөрөө маш их тоон дээр тулгуурласан тооллын систем шүү дээ. Тоог тооцож гин, тоолж гин, хиймэл санахаа бий болгож гин тэн дээр тоог хадгалсан гэдэг юм ингээд учраас ер нь бол математик зөвлөсөн мэргэжлүүдийг бол хамгийн ирээдүй тий гэж дэмжиж байгаа. Яг тэгвэл бас нэг ер нь багш нар ч гэсэн өмнө сургуульд байхад хэлдэг байсан юм өөрөө. Чи компьютер сайенсыг сурсан байхад эндээс өөрөө энэ мань өөрөө бусад бүх мэргэжилтэй холбогддог болсон. Инженер бодоход чи эрүүл мэндийн салбар байлаа. Эрүүл мэндийн салбарт одоо хавдрыг яаж илрүүлдэг? CT зураг ав. CT зураг авсны дараа тэр зураг чинь аль хэсэг нь хавдрын, аль хэсэг нь эрүүл хэсгийн гэдэг чинь компьютерийн вижн гэдэг юм одоо энэ дүрс танилтын инженерүүдийг хийх ажил болчихж байгаа байхгүй юу? Тэр инженерүүд маань эрүүл мэндийн хүмүүстэй хамтраад за энэ маань ингээд тодоор харагдчихвэл энэ нь хавдар байж магадгүй юм байна. Тэгвэл би алийг ингээд тодруулж авт юм уу гэдэг юм ингээд ямар ч бүх мэргэжил өөрөө ингээд компьютертэй холбогддог. Одоо чинь манай их сургууль байхад ч гэсэн зарим багш нарын судалгаан дээр бол өөрөө эрүүл мэндийн одоо чинь хүний даалтыг хэмждэг тооцоолоор одоо их юм да хийж байгаа байхгүй юу? Тэр нь өөрөө бас л компьютертэй тулгуурладаг. Компьютероор тооцоо хийж гаргаж ирдэг болсон. Зүгээр яг одоо тийм болохоор математик зөвлөсөн компьютертэй холбоотой мэргэжлүүд бол ер нь хамгийн ирээдүйтэй. Зүгээр яг би өөрийнхөө одоо манай ажиллаж байгаа салбар гэх юм бол робот бол автоматжуулалтын салбарууд дээр ярих юм бол робот бол одоо хөвчлэн манай робот дээр бол ер нь бол мастераас дээш түвшний хүмүүс бол хөвчлэн ажилт. Ер нь бакалаврын түвшний хүмүүс бол ажил олоход жоохон төвөгтэй гэж яригддаг. Яг тэгвэл энэ маань өөрөө шинэ салбар учраас ерөө бакалаврын түвшин байх юм бол бакалаврын түвшинд бол ерөнхийдөө мэдээж хаана ч гэсэн Монголд ч ялгаагүй ялгаагүй суурь мэргэжлүүдэд заа. Тийм болохоор суурь хичээлээс цаашаа гүнзгийрээд ямар нэг мэргэжил сонгох юм бол одоо робот сонгож болно, автоматжуулалт сонгож болно, дүрс танилтын илүү наривчлан үз судалж болно гэдэг юм ингээд явчих болохоор энэ ирээдүйтэй. Тэгээд ер нь одоо түрүү робот гэдэг үргэлжлүүлсэн роботууд бол робот дээр бол ер нь бол хамгийн чухал одоо хичээлүүд гэх юм бол мэдээж математикийн хичээлүүд робот нь өөрийнхөө хаана байрлаж байгаа, ямар үйлдэл хийх чинь гэдэг дээр болгон дээр математикээр иргэн тойрныхоо дүрс яв юу гэдэг тэрийг таниад тэндээсээ тооцоолол хийхэд математик хэрэгтэй. Дандаа л янз бүрийн суурь томьёонуудыг ашиглаж тооцоолох юм. Тэгээд геометри хэрэгтэй бол геометри дээр тулгуурлаад ямар геометри дээр тулгуурлаад тооцооллыг хийн. Тийм болохоор геометри бол маш хэрэгтэй. Сүүлд ингээд Facebook энэ харж байхад Монголоос геометрийг юу нэг баг үздэг болсон энэ гэдэг ярьж илээ. Надад бол сонсоод айгүй харамсалтай сонсож илээ. Өөрөөр туршлагаас бодоход бол яг л робот ямар нэг үйлдэл хийн. Энэ маань өөрөө 3 хэмжээст явагдана шүү дээ. Заримдаа 6 хэмжээс ч яриад бол зөвхөн x, y, z-ээс гадна хөдөлгөөний хэмжилтүүд бас ороод явчихдаг. Тийм болохоор тэдгээрүүдэд геометри хичээл бол айгүй хэрэгтэй болдог. Тэгээд зүгээр роботоор ингээд бодоход физикийн хичээл бас хэрэгтэй болно. Физик маань өөрөө тэр робот маань ямар хурцтай явах юм. Хурцтай явбал тэр хүнд тэр робот маань энерги бэлдэж байна шүү дээ. Тэгвэл инерцээр ямар нэг хөдөлгөөн хөө инерцийн хэрхэн тооцоолж гэдэг юм инженеэр бодоход хурцтгал нь яаж явах ингээд ер нь бол явагдчихдаг. Зүгээр автоматжуулалт дээр энэ өөрөө бүр ойлгомжтой болоод ирдэлтэй автоматжуулалт дээр бол одоо чинь инженерүүд бол эхлээд математик тооцоогоо хийчихэд тэрийг болохоор энэ нэг одоо симулейт хиймэл орчинд мэдээж ихлээр өөрийнхөө алгоритмыг туршилтаа хиймэл орчинд туршихтаа тэнд бид нар машин гэдэг чинь өөрөө юу юм? Хурцтай байгаа, хурдтгалтай байгаа, инерцтэй байгаа, өөр физикийн ямар хуулиуд гэдэг тэр болгон чинь энэ бүгдээрээ л хөдөлж байгаа бид учраас ороо явчихна. Тийм болохоор тэр болгон дээр физикийн хичээл хэрэгтэй болно. Тэгээд зөв өөрийнхөө туршлагаар бол 10 жилийн хүмүүс бол математик, геометри, физик хичээлүүдийг ер нь бол computer science эсвэл робот холбоотой хичээл автоматжуулалт гэдэг юм орон судлыг хийж байгаа бол энэ 3 хичээлийг бол тууштай судлах нь бол үр дүнтэй болов гэж бодож байна. За тэгээд ер нь бол яг нэг юм төвөгтэй зүйл байгальтаас тэр нь болохоор яг үндэ энгийн хүмүүсээс ч юм уу ихэнх хүмүүсээс ер нь л хамаарахгүй дэлхийн хөгжлөөрөө маш урттай явагдаж байна гэдэг юм уу. Өнөөдөр бид нар одоо чинь ингээд нэг мэргэжил робот сурсан байлаа. Тэр роботыг ирээдүйд өөр дахиад нэг тооцооллоор хийх болох юм байна гэдэг ингээд юм бол ингээд өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ өөрчлөгдөж байгаа үед
яаж тэгвэл мэрэгжилтэй байгаад ажилтай байгаад байх вэ гэдэг нэг асуудал гарч ирээд. Тэгэхээр энэ асуудлын гол хариулт нь минийх орол ер нь бол юу суурь мэдлэг сайх хэрэгтэй байх хэрэгтэй л гэсэн үг. Яагаад гэвэл одоо бидний робот дээрч тэр автомат жолоолго дээрч тэр ашиглаж байгаа алгоритмууд маань энийг 100 жилийн өмнө ч юм уу хийсэн нөгөө л нэг бидний байнга ашигладаг одоо тийм тооцооллын томьёолууд гэдэг л та. Энэ томьёолуудыг бид нэр одоо ч ашигласаар яг л үр дүнтэй. Одоо чинь саран дээр одоо бид нар ямар нэг робот буулгах бол бид нар энийг шууд тооцоолоод ингээд бодитоор хийх боломжгүй учраас яах юм. Дахиад нөгөө математик тооцоолуудыг хийн. Энэ бол нэг хийж байгаа томьёонууд нь аль олон жилийн өмнө гаргасан томьёонууд байна. Тийм болохоор бид нар ер нь бол энэ суурь мэргэжил, суурь энэ одоо ухагтхуунуудыг төрүүлсэн математик, геометри, физикс энэ хичээлүүдийн суурь ухагтхуунуудыг маш сайн сурцсан байх юм бол эндээсээ бүх юм руу хүрэх боломжтой. Компьютер сайенс гэж нэрээд компьютер сайенс дээрээс тулаад дараагийн юм хийхсэн ч гэсэн ер нь бол үр дүнтэй байх болов гэж бодож байна. Тийм болохоор хичээл ер нь сурч байгаа хүүхдүүдэд ер нь зөвлөхөд бол ингээд яг л нөгөө хэлээд байдаг чинь барилгынхаа суурийг сайн тавих хэрэгтэй, фундамент сайн тутах хэрэгтэй гэдэг чинь бас бодит ингээд өөрийнх нь туршлагаар авах гэж айгүй үнэн үг юм байл л дээ. Яг л бид нар фундамент ингээд суурийг сайн хийсэн байх юм бол эндээсээ өөр нэг мэрэгчлүү хөрвөх мэдээж би ямар ч холбоогүй мэрэгчлэлтэй биш гэдэг нь одоо технологитой холбоотой мэрэгчлүү хөрвөх бол энэ суурь ухагтхан ч суурь л ухагтхан. Чи бакалаврын 1 2 дугаар курст ч юм уу үтсэн хичээлүүд үр дүнгүй юмшс нь чавал байсан ч гэсэн тэр хичээлүүдийг сайн утсан байхад тэр ирээдүйд хэрэгэ болж л байдаг. Энэ бол нэг л юм. Суурь тооцоолно адилхан байдаг учраас тийм бол суурь хичээлүүдээ өөрийнхөө суурийг сайн тавих хэрэгтэй л гэж ер нь зөвлөе да. Тэгэх юм бол дараа нь мастер сурах, доктор сурахад бол ер нь бол тэгээд хүн өөрөө 2 3 жил сураад төгсөхөд эхлэхээр ер нь бол тодорхой хэмжээний ухтгунтай болно. Тэгээд болж игэл сургууль дээр байхдаа дадлага хийх хэрэгтэй. Дадлага хийх юм бол ер нь бол компаниуд яаж ажилт юм байна, компанид ер нь юу хэрэгтэй юм байна, зах зээл ямар байгаа юм байна гэдэг энэ талаар нь ухтгунтай болж шүү дээ. Тийм болохоор чинь инженер зөвлөлтөд оюутнууд бол 4-р курсээ төгсөхдөө орж 2-3 дадлага хийсэн байх хэрэгтэй гэдэг. Өөрсдөө бол тэгж ярьдаг. Тэгээд ерөө мастер төгсөхдөө орж бас 2-3 дадлага хийсэн байж ажилд орох ер нь бол одоо шанс нь боломж нь илүү өснө гэж яригддаг. Яг тэгвэл би бол одоо нэг л дадлага хийсэн байсан л да. Тийм болохоор миний хувьд бол ажилд авахд бол ажил хайж авах айгу түүхтэй байсан. Яг л нэг туршлага багтай байж ганцхан дадлага хийсэн юм байна. Хангалтгүй байна гэж айгу их тэгдэг байсан. Тийм болохоор мэрийгээд л ингээл юмаа хийгээд сайн яваад хахад тэгээд цаашаа үргэлжлэх мэрэгчлүүд чадвар нь бол гараад ирэх байх та. Ямар их юм ярьсан аа. Бай.